Эрдэнэ сайхан ерөөлөөр учирсан илгээмсэх үзэгч та бүхнийхээ амар амгалан айлтган мэдчилж Эрдэнэтэнтэй ярилцах цаг нэвтрүүлгийн маань шууд нэвтрүүлэг инхүү эхэлж байна. Энэ удаагийн зочноор Монгол Улсын боловсролын их сургуулийн сургалт хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал доктор профессор Хөөжөөгийн Тамир оролцож байна. Юуны өмнө манай урилгыг хүлээж авч манай студид саатан морилсонд үзэгчдийн өмнө талархал дэвшүүлье. За. Тэгэхээр Эрдэнэтэнтэй ярилцах цаг нэвтрүүлэг маань одоо баярын дугаараа. Өнөөдөр бас шинэ жил болж байгаа 2014 оноо үдэж 2015 оноо хөтлөх гэж байгаа Монгол хүмүүс сэтгэл төвшин итгэл дүүрэн сайхан баярлж байгаа. Тэгэхээр энэ сайхан мөчид бас үзэгч түмэнтэйгээ би таныг уулзуулж байгаадаа туйлын их баяртай байна. Ер нь би энэ нэвтрүүлэгт орж байгаа анхны зочин бүхнээрээ нэг асуулт тавихыг хүсдэг. Тэр нь юу гэхээр намтар өхөн эзэнтэй эзэн болгон намтартай гэж нэг сайхан үг байдаг тий. Эндээс яриагаа эхлүүл манай үзэгч түмэн нэлээд зэгцтэй ойлголтыг авах уу гэж бодож байна. Товчхон та өөрийгөө танилцуулахгүй. За бүгдээрэнд нь телевизчдийн өдрийн мэндийг хүргье. Тэгээ би Монгол Улсын боловсролын их сургуулийн төгсөгч. Тэгээ 1997 онд Монгол Улсын боловсролын сургуулийн урлал техникийн багш мэргэжлэр төгссөн. Төгсөөд шинжлэх ухааны технологийн сургууль, тухайн үе техникийн сургууль гэж нэртэй байсан. Шинжлэх ухааны технологийн сургуулиуд очиж багшлаад 16 жил тэнд ажилласан. Тэгээд энд багшаар тэгээд багийн профессорын багийн тэргүүлэх профессор ажиллаж байгаа. Одоо энэ боловсролын их сургуульд ирж сургалт хамтын ажиллагаа хэрэгсэн захирлын албыг аваад жил гарсан болж байна те. Тэгэхээр хийсэн бүтээсэн бүтээлийг одоо эргээд харахад нэлээд сонирх сэдв ертөнц харагддаг л да. Ер нь таны өөрийн эрдмийн ажил одоо ямар сэдв бэ? Тий. Миний судалгааны чиглэл бол 2-3 чиглэл зэрэгцээ одоо. Ерөөсөө ингээд. За энэ дээр болохоор юу их тэр би чинь нөгөө миний мэргэжил бол шинжлэх ухааны технологийн сургуулийн инженерийн зураг зүүн багийн тэргүүлэх профессор гэж яхад тэн чинь одоо барилгын зураг зүү, дүрслэх геометр, одоо архитектур зурглалын үндэс, цахилгаан техникийн зураг зүү, машин үйлдвэрлэлийн зураг зүү гэдэг олон зураг зүүнүүд энд тэнгис заагддаг байсан. Тэр зураг зүүн чиглэлээр инженерийн дүрслэх геометрийн чиглэлээр бас нэлээд судалгаа хийдэг. Тэр чиглэлээр магистр хамгаалсан юм байна. Тэгээд хоёр дахь чиглэл нь бол докторийн маань сэдв байгаа. Докторийн сэдв бол цахим сургалтын арга зүйн чиглэлээр хамгаалсан. Тэгэхээр нэрийгээ бол одоо мөн инженерийн дүрслэх геометрийн сургалтанд онлайн зайны сургалт, сургалтыг нэвтрүүлэх арга зүйн судалгаа хийж хамгаалсан. Тэр бол маш амжилттай болоо тэргээр зайн сургалтын, цахим сургалтын хөтөлбөр модуль гарч одоо нэлээд олон мянган багш нарт сургалт явуулж заасан да тэрийг. За дараагийнх нь чиглэл бол боловсрол судлалын чиглэлээр нэлээд судалгаа хийдэг. Сургууль зай гаргах зүйн чиглэлээр судалгаа хийдэг. Энэ чиглэлээр бол одоо магистр докторууд өдөртэй. Энэ чиглэлээр магистрийн хамгаалах зөвлөл, боловсрол судлал сэтгэл судлалын хамгаалах зөвлөлийн нарийн бичгийг ингээд энэ чиглэлээр бас нэлээд ажиллаж байгаа. Тэр чиглэлээр агнж одоо судалгаан дээр үндэслэж энэ боловсролын сургуульд бол багш үлдэх тогтолцоонд бол нэлээд хүч нэмрээ одоо хувь нэмрээ оруулж шинжилтөд оруулж явна гэж ойлгож байгаа. За тэгээд ер нь төрөөс боловсролын талаар баримтлах бодлого тэгээ энэ олон бодлогын бичиг баримт ажлын хэсгүүд бол орж ажиллаж байсан. Энэ нь бас л боловсрол судлалын судалгаатай бол шууд уялдаж ингэж явж байгаа. Тийм 3 үндсэн чиглэлээр бол судалгааны ажил хийгээл явдаг юм байгаамаа. Тэгээ үүнтэй холбогдуулаад асуухад та тэр багшийг бэлтгэх гэдэг нэг үг таны ярианд бол их тод тусглаа боллоо л доо. Тэгэхээр үеийн үед одоо багш бэлтгэжсэн энэ сургууль маань. Тэгэхээр энэ багшийн боловсролын энэ тогтолцоо одоо энэ маань одоо хуучин тогтолцооноос одоо өнөөдрийн өндөрлөг дээрээс эргээд харахад ялгаа бол байгаа юу? Байгаа тий. Ер нь бол Монгол Улсын боловсролын их сургууль бол багш бэлтгэх үндэсний хамгийн том сургууль шүү дээ. Үндэсний хэмжээний сургууль. Тэгэхээр энэ сургууль бол одоо багшийн сургуулиас эхлэх юм бол 90 жилийн төвхтэй. Бараг 100 жилийн төвхтэй сургууль гэж ойлгож байна. Тэгэхээр боловсролын одоо одоогийн тогтолцоон, дээл боловсролын тогтолцоон дотор одоо байгаа хамгийн эртний сургуулиудын нэг тий. За тэгээд энэ Монголын ер нь үеийн багш нарыг бол бэлтгэж ирсэн. За тэгээд хөтөлбөр төлөвлөгөө бол цаг үе аядагаад байнга шинжлэгч өөрчлөгдөж ирсэн. За сүүлийн жилүүдэд бол ер нь Монгол Улсын боловсролын сургууль дээр шинжилгээг бол нэлээд өргөн хүрээнд хийж байгаа. Энэ нь бол зөвхөн байгууллагын шинжилгээтэй биш, Монголын багш бэлтгэх тогтолцоо багшийн боловсролын чанарын шинжилэл рүү чиглэсэн юм шинжилэл
боловсролын сургууль дээр хийгдэж байгаа гэж ойлгож байгаа. За 3 төвчнөр хийгдэж байгаа маа энэ шинжилэл. Эхнийх нь бол одоо яг гоо кредит систем нэвтрүүлэгтэй холбоотойгоор бол сургуулийн бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх шаардлагатай байсан. Тэгэхээр энэ бүтцийн өөрчлөлт хийгдсэн. Тэгэхээр бүтцийн үндсэн бүх нэгжүүдийн чиг үүрэг өөрчлөгдөж бүтцийн шинжилгээг бол хийгдэж байгаа. За энэ дээр бол яг тодорхой тайлбар хэлэхэд бол хуучин өмнө одоо 13 бүрэлдэхүүн сургуультай үйл ажиллагаа явуулж исэн Монгол Улсын боловсролын сургууль. Одоо бол 5 бүрэлдэхүүний сургуультай үйл ажиллагаа явуулсан. Нэг сургуульд нь 3-аас 4,000 оюутантай нэлээд ийм одоо том сургуулиуд бий болсон байгаа. Тэгээ энэ нь бол бас дотроо шилжих хөдөлгөөн оюутны нөгөө кредит тооцох барих нөгөө хичээлээ үзэх энэ үйл ажиллагааг бол оюутан ч одоо чирэгдэл багтай болгох тэр зохион байгуулалтыг хийж байгаа гэж ойлгож байгаа. Тэгээ энд бүтцийн өөрчлөлт дотроос онцлог хэлэх юм бол хуучин одоо жишээ нь сургалтын алба гэж нэртэй алба байлаа шүү дээ. Одоо бүхэл хүн тэрийг бол мэдэн сургалтын алба гэж. Сургалтын алба нь бол бүртгэл тооцоогоол нь анхаардаг. Тэгэл багш ирсэн одоо оюутан ирсэн тасалсан гэтэргээл нэг диспетчерний шин чанартай үйл ажиллагаа явуулдаг тийм алба байлаа. Энэний чиг үүргийг үндсэнд нь өөрчилсөн. Тэгэхээр тэр чиг үүрэг нь яаж өөрчлөгдсөн бэ гэхээр хөтөлбөрийн алба болж өөрчлөгдөж байгаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оюутанд хүргэхэд тэр шаардлагатай тэр бүх субъектүүдийн үйл ажиллагааг зохицуулах, удирдах, зохион байгуулах. Тэр арга замуудыг тий тодорхойлох ийм чанарыг нь хэмжих, үнэлэх, дүгнэх, багшийг нь одоо тэр хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн субъект нь оюутан багш шүү дээ. Тэгэхээр оюутанд үйлчлэх тал, багшийг одоо хөгжлийг дэмжих, багшийг хөгжүүлэх тэр талуудаа давхар ингэж хариуцсан. Ийм хөтөлбөрийн чанар үр дүнгийн удирдах ийм одоо алба болж чиг үүрэг өөрчлөж байгаа жишээ нэ. Тэгээ төгслийн дараах сургалтын алба, бакалаврын сургалтын алба гэдэг ингээд үе шаттай энэ сургалтыг тус нэг салгацсан алба байсныг нэгдсэн нэг албатай болгоод сургалтын зохион байгуулалт бол нэг л одоо зохион байгуулалтаар удирдлага мэдээллийг хангаж хийх ийм тохиолдолд орсон байх жишээ. Дараагийнх нь болохоор хөтөлбөрийн шинжилгээ хийгдэх. Одоо цаашаа хичээлийн шинжилгээ хийгдэх гэсэн ийм өргөн хүрээний үйл ажиллагааг бол энэ сүүлийн жил 2 жилд бол хэрэгжүүлж явах шиг байна. Монгол боловсролын сургууль. Тэгээд энд ялангуяа сүүлийн 1 жилд нь бол би бол нэлээд эрчимтэй гар үе оролцогчтой энийг удирдан зохион байгуулж хийж байна да. Тэгэхээр боловсрол соёл шинжилгээ ухааны яамнаас сүүлийн хэдэн жилд бол дөрвтэй томоохон арга хэмжээнүүдийг авсан. Энэ юу гэхээр язгуур нь Зөв Монгол хүүхдгээл хөтөлбөр, ном хөтөлбөр, авиас хөтөлбөр гэдэг. Тэгээд би өөрөө бас уран бүтээлчнийхээ хувьд ном хөтөлбөр, авиас хөтөлбөр, Зөв Монгол хөтөлбөрийн одоо баримтат кино өдрийг хийж исэн хүний хувьд бол ерөөсөө нэг агаарыг мэдэрсэн. Тэр нь юу гэхээр ерөөсөө манай боловсролын салбарт бол цоо шинэ ийм агаар одоо ороод ирлээ гэдгийг бас уран бүтээлчнийхээ хувьд бол мэдэрч ирсэн л да. Тэгэхээр яг энээс бол болоод багш бэлтгэх хөтөлбөр гэж одоо гараад ирлээ шүү дээ тийм. Ер нь багшийг бэлтгэх энэ хөтөлбөр гэдэг маань энэ хүүхдүүдтэй ажиллаж байгаа ажиллагааны мөн чанар нь язгуур нь байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөр маань үзэл санаа хэлбэр нь цаашлаад язгуур үр дүн нь одоо яаж гарах вэ гэж бодож байгаа. Та бас одоо энэ том сургуулийг бас толгойлж байгаа олон хүмүүсийн нэг нь эрдэмтэн хүний хувьд энэ дээр ямар бодолтой вэ? Энэ шинжлэлийн засгийн газар гараад энэ шинэ бүтэц зохион байгуулалтаар ажиллаад энэ боловсролын бодлогод бол нэлээд шинэ байдлаар томьёологдсон л да. Энд бол ерөөсөө маш одоо энгийнээр хүүхэд үрийг хөгжүүлэх гэсэн одоо тэр концепцэнд орол бүх үйл ажиллагаа бодлого төлөвлөгдөж байгаа. Хүүхдийг хөгжүүлдэг багшийг бэлтгэх тухай одоо асуудал яригдж байгаа. Тэгэхээр хүүхэд үрийг хөгжүүлж чадах тэр багш байна гэдэг бол өөр одоо хуучин сургалтын төлөвлөгөө хөтөлбөрөөр бол яваад тэр бэлтгэх боломжгүй. Багшийн арга зүг бол иж бүрэн шинжлэх шаардлага гарч байгаа. Тэгэхээр энэ бол их одоо зоригтой ийм томьёолол. Энээс цааш одоо томьёол байхгүй л дээ. Тэгэхээр энэ бол маш онцгой ийм бодлого хэрэгжүүлж эхэлж байгаа. Тэрний хүрээнд бол яг энийгээ дагаад бид нэр хүүхэд нэг бүрийг хөгжүүлж чаддаг тэдэнтэй ажиллах арга барилыг эзэмшсэн. Тэр хүүхэд болгоны одоо сурч чадна гэдэгт итгэдэг. Хүүхдийг одоо хайрладаг, одоо инэрдэг тийм одоо багшийг үнд зүйл дээр суурилсан тэр хөтөлбөрийг хэрэгжүүлэх, тэрийгээр дамжуулж тийм багшийг бэлтгэх одоо шаардлага шууд ургуулсан гарч иж байгаа. Тэгээ одоо энэтэй холбоотойгоор би нэг хөтөлбөрийн шинжилтээр тодорхой хэлэхэд бол ер нь хуучин бол хөтөлбөрийн шинжилгээний концепц бол хөтөлбөрийн шинжилгээний бол хуучин бол хөтөлбөр бол юу гэж явж ирсэн. Мэдлэгт одоо нэлээд суурилсан
тулгуурлаж байсан. Тэгээ академик шин чанартай сургалтыг давмгаалсан ийм одоо хөтөлбөр хэрэгжилээ л дээ. Одоо бол яг хөө ихтэй үнд зүйл хандлагад суурилсан, хүний хүн болгох гэж чиглэсэн одоо тийм суурьтай. Тэгээд мэдээж мэрэгжлийн мэдлэг ур чадварыг нь гол болгосон. Тэгээд дараа нь мэдээж юм мэдсэн байх хэрэгтэй. Академик мэдлэгийн бас чухалчилсан ийм одоо хөтөлбөрийг бол шинжилж хэрэгжүүлж эхэлж байгаа юм л да. Тэгээ энийг хэрэгжүүлэхэд бол зэрэгцээд одоо сургуулийн төвшөнд бол оюутан бүрийг бол кредит тогтолцоонд оюутан бүр сонголтыг бий болгосон энэ тогтолцоог бий болгох тэр хөтөлбөрийг бол хэрэгжүүлэхээр шаардлагатай байсан гэж ойлгож байна. Энэ юу вэ гэхээр за хуучин явж исэн юунаас нь жишээ татъя л да. Оюутан бол орж ил нэгийн А анги гээл одоо жишээ нь 1-р курсын А анги гээл одоо хуваарлаад өгчин тэр ангид 4 жил сурдаг бол одоо бол орж ид тэр анги маань гэхгүй ангигүй системээр хичээлнэ ангийн системтэй байсан. Одоо бол орж ид яг хөвгтэр за би төгсдлөө яах нь ийм 120 кредитийн одоо ийм хичээлийг үзэж төгсгөнэ гэж одоо орж ид тэр хичээлүүдтэйгээ танилцсан. Орж ирэхдээ бол багц одоо хөтөлбөрөөр хэлсэж байгаа. Байгалийн ухааны хөтөлбөрч гэдэг юм уу. Тэгээ оржсэн тэр хөтөлбөрөөс 1 жил ерөнхий суур хичээлүүдэд үзээд дараа нь багш боловсролын хичээлүүдэд үзээд хүний хөгжлийн сэтгэл судлал, харилцааны сэтгэл судлал, боловсролын сэтгэл судлал гэдэг юм уу. Тэгээ боловсрол судлалын хичээлүүд гэдэг юм уу. Тэр сургууль зай гаргах зүүн хичээлүүдэд үзээд ингэснийхаа дараа яах нь тэр мэрэгжлийн хичээлүүд рүү орж эхэлж байгаа. Тэгэхээр энэ орж ирээд ингэ явж байгаа байгалийн ухаан дотроос хийм суурьтай химийн багш болъё гэж бодож оржсэн хүн бол тодорхой энэ хичээлүүдийг үзээ явж байгаа хоорондоо дахиад физик рүү орё болъё гэдгийг сонголттой бол оюутан хийх боломжтой болж байна. Тэгээ дээрэс нь кредит системийн одоо гол ач холбогдол нь болохоор оюутан өөрийнхөө сурах үйл ажиллагааг өөрөө төлөвлөх боломжтой болж байна. Тэгээ энэтэй эрхийг нь олгож штэ тий. Өөрөөр хэлбэл Монголын түүх гэдэг хичээлийг аль семестрт үзэх нь оюутны эрхийн асуудал. Жишээ нь тийм ээ. Хүний хөгжлийн сэтгэл судлалыг одоо 1-р курсын 1-р семестртээ үзэх үү, 2-р улирлдээ үзэх үү гэдгийг оюутан өөрөө сонгоно гэсэн үг л дээ. Тэгээ 2-р улирлдээ үзэхдээ одоо жишээ нь дулмаа дээр үзэх үү, дондог багш дээр үзэх үү, бат багш дээр үзэх үү гэдгийг оюутан өөрөө бас сонгоно гэсэн үг. Тэгээ аль цаг дээр үзэх үү гэдгийг бас сонгоно гэсэн үг. Тэгэхээр бүтэн өдрийн ажлаа өөрөө зохицуулаад ажилтаа үедээ бол өөр одоо амьдралын режимийг өөрөө зохион байгуулна гэсэн үг л дээ. Өөр сургалт мургалтанд хамрагдах бол тэрийгэ зохион байгуулах ийм боломжийг иж бүрэн оруулж өгч байгаа. Тэгээ дээрэс нь яг ангийн систем тэр чинь бол тухайн ангитайгаа явж чадахгүй тэгэл улирхаа сураарахгүй болдог. Жилийн жилээ өгдөг. Одоо бол тийм байхгүй. Анги курсээ дагаа явж лээ нөгөө хичээлээ ирэх хичээл дахиад автаад өөрөө сонгоод дахин үзээд тухайн үедээ мэдээгүй өнгөрцөн байж болно. Дахиад үзээд мэдээд авдаг ийм тогтолцоог нэвтрүүлэх. Гэхэд бол энэ хөтөлбөрийн тэр бүтц дизайн бол нэлээд их чухал байсан. Тэгээ энийг дагаад бол ерөөсөө манайхаас одоо бэлтгэж байгаа энд нэг ийм бодлогыг бас багшаар одоо 650-аас дээш оноо авсан хүүхдийг сургалт хугацаанд нь 70% сургалтын төлбөрөөс нь чөлөөлж байгаа шүү дээ. Засгийн газрын одоо 181 дугаар тогтоолоор. Тэгээд 750-аас дээш оноо авсан одоо хүүхдийг бол сургалт хугацаанд нь 100% төлбөрөөс чөлөөлж байгаа. Тэгээ өнгөө сурж болно. Сайн сурсан хүүхд бол энэ боловсролын сургуульд орж ид үн төлбөргүй цаашаа сураад амжилттай сураад багш болох боломжтой. Ийм нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ бол боловсролыг дэмжсэн хамгийн чухал үйл ажиллагаа. Сайн багш гарах. Тэгээ энэ үйл ажиллагаанаас нэг бодлогыг дагаад өнгөрсөн жил 1000-аад хүүхд, энэ жил 1000-аад хүүхд, өндөр оноотой хүүхд орж ирсэн. Тэгээ Монгол Улсын боловсролын сургуулийн ерөнхий шалгалтын голч дүн одоо өмнөх жилүүд 500, 480, 520 байсан бол одоо 614 голчтын бүтээл болчихлоо. Тэгэхээр энэ голчтын бол Монгол Улсын их сургууль тэгээд боловсролын их сургуулийн голчтын хоёр бол энэ баг ойролцоо очиж байгаа байхгүй. Тэгэхээр чанар элсэгчийн чанар бол нэлээд сайжирч байгаа. Ийм чанартай хүмүүсийг бид нэр авчи яах юм бэ? Ямар үйлчлэг үзүүлэх юм бэ гэхээр одоо маш олон үйлчлэг үзүүлж байгаа. Тэгэл энэ жилийн орж исэн хүмүүсээс сайн хүмүүс орж байгаа юм чинь мэдээж англи хэлний шалгалт авахд 300 хүүхд одоо нэлээд боломжтой оноо авч байгаа байхгүй. Тэгэхээр англи хэлтэй хөтөлбөрийг нэмэлт хөтөлбөр англи хэлний хөтөлбөр нэмэлт хөтөлбөр өгөөд тэгээ англи хэлтэй багш бэлтгэх хөтөлбөр гэж том явуулаад ингэ цаашаа явж байгаа. Тэгэл одоо жил болгон 300 багш англи хэлтэй багш төгсгөнө шүү дээ. Тэгээ дээрэс нь одоо энэ өндөр оноотой оюутнуудыг шууд 3.5 дээр нэмэх нэг 4 дээр нэмэх нэг ч юм уу хөтөлбөрөөр шууд магистр зэрэгтэй төгсөх. Тэгэхээр магистр зэрэгтэй англи хэлтэй шинэ одоо хөтөлбөрөөр төгссөн багш нар
4 жилийн дараа 3 жилийн дараа төгсгöd бол нэлээд Монголын боловсрол, Монголын багш нарын одоо ур чадварт нэлээд шин салхи орж эхлэх байх л та. Тий, ийм хөтөлбөр явж байгаа. Тэгээд цаашаа бол мэдээж одоо байгаа багш нарыг яаж мэргэжлийг дээшлэх үү гэдэг нэмэлт хөтөлбөрөөр ч бас Монгол улс сурлын сургууль дээр явж байгаа. Тэгэхээр за оюутан залуучуудад ингээд чөлөөг ингээд олгоод байжээ. Та энийг сонгох, энийгээ сонгох. Та ингээд таваараа хичээл хийгээдэ. Гэтэл ч одоо бидний үед суралцж семинар лекц гэдэг нэг лог гарч ирдэг үлээ шүү дээ. Семинар нь тусдаа бэлдэж, лекцээ тусдаа бичиж тэмдэглэдэг тийм. Тэгэхээр энэ бүхэн одоо яаж зохицуулах вэ? Ер нь энэ боловсролын тэр дундаа одоо танай сургуульд та бол боловсролын их сургуулийн одоо мэдээллийн технологид бол шинжилэл хийсэн хүний хувьд энэ тухай бас манай үзэгч сонирхолтой. Магадгүй одоо боловсролын их сургуульд илсэж суралцъя, багш болъё гэсэн олон өр хүсэлтэй монгол залуучууд байгаа. Тэгэхээр эхнээсээ бид нар энэ мэдээллийг өгөх ёстой гэж бодож байна. Яагаад гэвэл мэдээлэл гэдэг маань аливаа улсын дархлаа гэдэг тийм. Тэгэхээр энэ семинар, лекц одоо тэр ямар нэгэн хичээлийн функцүүдийг яаж уялдуулах юм бэ? Тэ түрүүн хэлсэндээ нөгөө нэг бүтцийн шинжилгээ хийгдчихлээ. Үндсэндээ хийгдэж явж байна. Бүтцийн нэгжүүдийн чиглэл өөрчлөсөн. Дараа нь хөтөлбөрийн шинжилгээ хийж байна. Одоо бидний одоо хичээлийн шинжилгээ хийгдэх хэрэгтэй. За тэр нь яаж? Номон дээрээс энэ номон дээр байгаа ямыг магадгүй Орос ном барьж орчичээд ингээд шууд орчуулад яриад лекц уншдаг усуд намайг оюутан байхад байлээ л дээ. Одоо харьцангуй гайгуулсан. Зөөрчлөө. Тий. Тэгэхдээ ер нь бол лекцийн хэлбэрийг ингээд ажиглахад бол шууд мэдээлэл дамжуулах тийм үйл ажиллагаа бас хэлбэрээр яваад байна л дээ. Чээж үчиг хэлбэрээр гэж одоо хэлэх юм одоо инженеэр хэлвэл дээ. Чээж үчиг хэлбэрээр одоо нөгөө оюутнууд нь бичээл нэг мэдээлэл дамжуул. Одоо энэ мэдээллийн технологийн өндөр хөгжсөн юмд бол хүний эрчим онлайн одоо видео лекцүүд байна. Дээрээс нь унших материал маш их байна, лекцийн материал. Монгол хэл дээр маш их материал бий болчих. Ингэхдээ тэрийг арга хэлбэрийг өөрчлөх бол болохгүй юм л дээ. Тэгэхээр лекц гэдэг нь бол одоо жишээ нь нэлээд авторлсан, өөрийн болгосон, өөрийнхөө одоо үзэл онолыг томьёолсон, тавьсан. Тэгээ нэлээд төвшин арай өөр төвшин лекц зохион байгуулах шаардлагатай. Ер нь тэгээд их сургуулиуд бол лекцийн их сургууль гэдэг одоо тэр концепцээр явж штэ. Өө за. Тий. Миний лекц бол онлайнаар видео болоод ингээд тавьсан. Тэрийг оюутан хэд дахин үзэж болдог. Тэгээ дээрэс нь даалгавар өгөхдөө энэ даалгаврыг хийхийн тулд ийм материал, номуудыг унших материалыг өгөө захин материалд өгчдөг болчихчих. Би тэрийг бичүүлээ зогсож одоо тэр оюутнуудын цагийг одоо үрж явах одоо шаардлагагүй болж эхэлж байгаа байна. Тэгэхээр энэ бол лекцийн сургууль гэдэг концепц бол аль хэзээ гараа явцсан. Дээрэс нь семинар бол одоо бас л нөгөө оюутан тэндээс асуулт асуугаад мэтгэлзээд харилцаа групп болоод хоорондоо тэр юм дээр ажиллаад ингээд дадлаг болоод ингэж явдаг энэ семинарын хэлбэр бол одоо бас ийг бол жинхэнэ утгаар хэрэгжүүлмээр байна. Семинарын хичээл дээр бол одоо шинэ баг самбар шахаад багш нь яриад оюутнууд нэг жирийн суугаад ингээд сонсоол одоо лекцийн хэлбэртэй төсөөтэй юм хэлбэр яваад байна. Тэгэхээр энэ хичээлийн шинжилгэүүдийг хийх хэрэгтэй. Энийг дагаад ер нь бол бие даасан үйл ажиллагаанд тулгуурлан суралцах тэр сургуулийн арга хэлбэрийг бол нэвтрүүлж байгаа бид нар бол. Тэгэхээр энэ юу гэхээр одоо хуучин нэг даалгавар өгдөг байсныг бол 4-5 одоо сэдвийг хамарсан бие даалт өгөөд тэр бие даалтыг оюутан хийгээд оюутанд нь багш зөвлөн туслах үйлчлэгээ үзүүлдэг. Оюутан багшаас зөвлөх бүр тийм цаг гаргаж өгөөд тэр цаг дээр нь багш нь суугаад оюутандаа зөвлөж идэг ийм үйл ажиллагаа хэрэгжүүлж эхэлж байгаа юм л да. Тэгэхээр энд оюутан тэр зөвлөн туслахын үйлчлэгээ үзүүлснийхэн төлөө багшд нь бид нар бас цаг тоосч цагийн мөнгө өгдөг ийм тохиолцоог нэвтрүүлж байгаа. Хуучин бол одоо даалгаврын ажил шалгаад нөгөө багшд оюутанд ажиллаа зөвлөгөө өгөхөд бол тэр цаг тооцохдохгүй байсныг бол цаг тоосдог болгоод ингээд ийм тохиолцоог оруулж байгаа юм байна. Тэгээд ер нь хичээлийн хэлбэр дээр бол лаборатори дээр бол лабораторийн байгууллагын төхөөрөмжийг одоо сайжруулах хэрэгтэй. Одоо линкваны кабинет их чинь их том юу байсан бол одоо wireless микрофонтой хэдэн чихвч тарааж өгөөл тэгэл болчихлоо шүү дээ. Тэгэхээр ийм тоног төхөөрөмж сургуулийн арга хэлбэрүүдийг бол арай өөр байдлаар зохион байгуулахгүй бол бас энэ нөгөө шинэ сургуулийн хөтөлбөрийг хуучин арга барилаар эзэмших хэрэгжүүлнэ гэвэл бас болохгүй болчих. Тэгэхээр энэ хичээлийн шинжилэлд бол энд бол хамгийн их гол нөлөөтэй юм бол цахим сургуулийн арга хэлбэрүүд бол их нөлөөлж орчих юм байна. Тэгээ одоо оюутантай бол одоо жишээ нь багш бол манайд бол сургуулийн удирдлага мэдээллийн систем нэвтрүүлсэн сая.
Тэгээ багш бол өөрийнхөө багшийнхаа бэбээс бол оюутандаа шууд даалгавраа файлаар өгч чинь. Оюутнаас даалгавраас авчиж чинь. Зөвлөгөө өгч чинь. Дүнгээ шууд тавихад оюутан тал дээр нь харагдаж чинь. Оюутан тэрийг сургалтын яамн дээр очихгүйгээр шууд хевлээд дүнгийнхээ тодорхойлолтыг хэвлж авч чинь. Гих мэтлэнгээр энэ юмуд орчих. Тэгээд ер нь яг боловсруулалтын сургууль бол энэ системийн нэвтрүүлгээс өмнө бол бас жоохон гар тооцоо бүртгэл тооцоотой байсан л д. Тэгээд яг тэр бол нөгөө үйлчлэгээний чанар, үйл ажиллагаа тэгээд оюутны үйлчлэх талаас бол жоохон уч дутагдaltaй. Тэгээ энэ удирдлага мэдээллийн систем нэвтрүүлснээр бол тэр бүх бүртгэл тооцоо, бүх тайлан, бүх юм бол одоо нэг товчоор шийдэгдэн штэ тийм ээ. Тэгээ оюутны хичээл сонгох үйл ажиллагаа ч гэсэн энэ цахим одоо онлайн системгээр бол боломж муутай. Нэр нь бол их төвхтэй маш их хүндэрсэн үйл ажиллагаа болдог. Тэгээд энэ гэрдэж сонголтыг нэвтрүүлэхэд бол энэ сургалтын удирдлага мэдээллийн систем цахим орчныг бол бий болохгүйгээр одоо боломжгүй. Ер нь энийг сургалтын удирдлага мэдээллийн систем нэвтрүүлэхийн тулд манай сургууль чинь сүлжээнийхээ шинжилгээ гэж үүрэг хийлээ шүү дээ. Мэдээллийн сүлжээний. Тэр нь юу ихтэй одоо сургууль хоорондын хичээлийн байр манай сургууль 10-аад байртай. Тэр хооронд шилэн кабель холбогдоогүй. Тэгээд агаараар одоо антеннаар ингэж дамжуулаад тэр антеннаар очсон интернетийн хурдыг дотор компьютер тавих хурдаар ингэж явж ирсэн. Тэгээд 13 мянган оюутны бүртгэл тооцоог тэр тим сүлжээгээр явуулах боломжгүй. Тийш. Тэгээд иж бүрэн шинжилгэхэд бол бүх байруудаа шилэн кабелээр холбосон. Энд бол боловсрол шинжилгээ ухааны яам одоо усын төсвийн санхүүжилтээр бол хийгдсэн. Тэгээ энд бол дотроо 1 гигагийн өндөр хурдны сүлжээ өсөж байгаа. Яг нь дотоод сүлжээ гэдэг бол манай сервер дээр байгаа юм дотроо саадгүй үзнэ гэсэн. Саадгүй. Гадагшаа өндөр хурдны сүлжээ гэж ойлгож болохгүй маа. Тэгээ дотроо бол өндөр хурдны сүлжээ өссөн. Дотоод одоо энэ бүртгэл тооцоог явуулах бүрэн боломжтой болсон. Гадагшаа ч гэсэн бид нар гарцаа 20 мега байсныг 80 мега болгож 4 дахин нэмсэн. Тэгээ одоо бас жигдэрч юм л дээ шинэ юм оруулахад бол бас эхлээд бол гацдаг барьдаг юм байгаа. Одоо жигдэрч байна. Тэгээ энэ энийг дагаад тэр сургуулийн орчинд бол нөгөө access point-ууд Wi-Fi орно оюутан болгонод гар утаснаас интернет орно гэсэн үг л дээ. Тэгээ тэрийг интернет орно гэдэг бол нөгөө хичээлийнхаа хуваар бүх тэр үйл ажиллагаагаа тэндээс үүсгэх боломжтой болчих гэсэн үг. Тэгээ ер нь нөгөө ийм боломж үүснээс бол бид нэр лекцийн залуудтай бол lecture sharing system гэдэг нэг лекцийн зааланд би ганцаараа одоо лекц онцлоо гэж бодъё л дээ. Тэгэхэд нөгөө том заалууд тэр лекц бүгд кино гарч амжих гарна гэсэн. Тэр заалнаас шууд нөгөө асуулт асуухад нөгөө багш бас хариулдаг. Ийм lecture sharing system бас нэвтэрч байгаа. А тэрийг бүр тэр үтгийгэл нөгөө зааланд үсгэс гадна коридорт байгаа оюутан тэр лекцийг гар утсан дээр хараа явах боломжтой. Ийм болж. Бүр бүр амар гар утсан дээр аппликейшн суулгаад одоо тэр тэнкмийн тэр багш руу гээд албан хэрэгцээнд бид дотор бол байгаа бол яах нь. Шууд утаснаар яхад Wi-Fi орчинтой учраас шууд үнгүй ярьдаг ийм одоо утасны ийм технологи оруулж байгаа. Энэ бол сургалтын үйл ажиллагааг хөнгөвчлөх. Одоо нөгөө бид нэр оюутанд үйлчлэж байгаа учраас оюутныг нэг номерт тавьж байгаа. Оюутан одоо энэ бидний одоо гол үнд зүйл учраас тэрийг хөндлөж одоо үйлчлэгийг нээлттэй оюутан нээлттэй болохын тулд сэтгэл хангамжийн судалгаа янз бүрийн одоо зохион байгуулж байна л дээ. Тэгэхэд хуучин бол одоо сэтгэл хангамжийн судалгааг чинь 13 мянган оюутнаас авахтар чинь тэр хичээлийн тоогоор авахтар чинь SaaS гэж юу болох вэ? Одоо бол систем дээр ороод хичээлийнхаа дүнг үзэх гээд арахтар сэтгэл хангамжийн судалгааны асуулт гарч ил асуулт арахт нөгөө програм шууд сортлол багшийн веб дээр багшаа танд одоо ийм энэ хичээлээ бэлтгэхдээ жоохон таныг оюутнууд чинь нийтдээ хангалтгүй гэж үзүүгээ санамж гараад ирнэ. Гэх мэтлэнгээр одоо энэ ухаалаг ийм аюулаас цааснаас хагацх ийм боломж бий болж байгаа юм л да. Тэгээ энэ бол бид нэр өнгөрсөн жилийн 1 сараас эхлээд одоо энэ жилийн 1 сар хүртэл жилийн хугацаанд хэрэгжүүлж нэвтрүүлээд тэгээ энд бол яам энэ санхүүжилт бол нэлээд одоо дэмжлэг үзүүлж хийсэн. Тэгээ одоо энэ 1 сард бол албан ёсны нээлт хийн. Тэгээ оюутан бол өөрийнхөө сурдаг нь үнэн болно гэсэн тодорхойлт. Дүнгийн тодорхойлолтод төц машинаас шууд авах боломжтой бол. Тэгэхээр тэр төц машиныг систем нэвтрснээр ийм боломжууд гарч.
Хөтөлбөрийн албаны сургалтын албаны үүдэн дээр очиод тодорхойлт авах хэсгээ захирлын тамга энэ төр гээд ингээ зогсох шаардлагагүй болчих гэсэн. Ийм юу бол тэгээ энэ сургалтын орчинд хэрэглэгдэхүүний энэ шинжил энэ хөтөлбөрийг чанартай хэрэгжүүлэх үндсэн одоо бас нэг хөшүүрэг нь болох жишээ нь байхаа. Тэгээд дээрэс нь үнэлгээний тогтолцоог нэлээд өөрчилсөн. Оюутныг үнэлэхдээ бол одоо багш нь үнэлээд сургууль нь бас нэг хүнлэнгээс үнэлээд 2-7 хоногийн шалгалт авдаг байлээ л дээ хууч нь. Тэгэл нөгөө улирлын шалгалт тэгэл явдаг байсан. Одоо болсон. Багш бол одоо ерөөсөө эрт зорилцоогоо дүгнэн, бие даал даалгавраа шалгана, явцын сорил шалгалтаа авна. Тэднийх нь хэлбэрээр багш бол дөнгө гаргах. 100% дөнгө гаргана. Тэгэл оюутан улирлын шалгалт 2-7 хоног байхгүйгээр сулрна. Дараагийнхаа хөтөлбөр суух боломжтой болно. Тий. Тэгээ ингэ явж байгаа үнэлгээнд дэр. Тэгээд үнэлгээнд дээр бол нөгөө хүнлэгийн үнэлгээнүүд нь болохоор арай өөр хэлбэрээр хийж байгаа. Багшийн үнэлэх нь бол оюутнаас сэтгэл хангамжаар явж байгаа. Багшийн дүгнсэн дүн боттой хэсэгт нь үнэлгээ хийхдээ бол нөгөө нормал тархалтын захирагчийн нэг юу гэдгээр нь. Тэгээ одоо жишээ нь ангээр нь муу гаргацсан ч ангээр нь онц гаргацсан байвал яах нь. Энэ бол хэвийн биш тогтолцоо шүү дээ. Яг тэр бүгдээр ангээр муу гарч яхдаг гэж. Эсвэл ангээр бүгдээр онц гарч ивэл сайн. Тэгээ үнэн ангээр онц гарч ийнэ үгүй гэдгийг. Тэгэхээр тийм тохиолдлууд хүнлэгийн мэрэгжлийн магадлах комисс хөтөлбөрийн одоо алуу хорооноос гараад хийж чинь. Бусад ийм хэвийн тархалттай үед бол яах нь. Нийт оюутны 25% нь одоо онц байвал хэвэн байна. Дахиад 30% сайн байвал хэвэн байна тийм ээ. Чи тийм ингээд нэг ганц хоёр хүүхэд муу байвал одоо хэвэн байна гэж үзэн шүү дээ тийм. Тэр ийм тархалтыг одоо Гаусын нормал тархалтыг бол хэвэн гэж үздэг. Тэгвэл зохистой гэж үзнэ гэж байгаа учраас заавал тийм гарах гэсэн үг шүү дээ. Бүгдээр онц гарч болно. Хөтөлбөрийн юунаас хүнлэгийн магадлах комисс гараад тэр үзээд үнэхээр тэр тавьсан зорилго эзэмших ёстой ур чадвар эзэмшсэн байвал бүгдээр онц гарч болно. Тэгээ бүгдээр муу гаргацсан байвал яагаад ийм бүгдээр муу гараад байгаа юм бэ? Шалтгаан нь юунд байна вэ? Энэ үнэхээр тэр биологийн багш гэдэг хүнд хэрэгтэй мэдлэг өнө хэрэггүй мэдлэг өнө хэрэггүй учраас оюутнууд ач холбогдол өгөхгүй байна уу? Эсвэл хөтөлбөрийн агуулга нь магистрийн төвшөнд орох хэвээр агуулгыг энэ бакалаврын төвшөнд авч ирээд оруулсан хүндэтсэн байна уу? Эсвэл даалгавар нь одоо хитрхи богино ойр хугацаанд хитрхи ачаал олон хичээлийн даалгавар давхцаад хийж амжихгүй унж гин үү яаж гин үү муу гарч гин үү гэдэг ийм шинжилгээнүүд араас нь явж байгаа гэдэг утгаараа нөгөө төрүүчийн хэлсэн хөтөлбөрийн алба маань арай өөр хөнгөстэй болчих. Тэр яагаад ингэж байна гэдэг шалтгаан дотор бол. Хуучин бол сургалтын алба бол муу гарцсан байна гэгээл ингээл явахаас статистик тайлан гаргаад явахаас биш. Тэрний үн чанарыг бас шалтгааныг одоо ингэж олж тогтоох ийм үйл ажиллагаа дутмаг байсан. Одоо бол хөтөлбөр албан дээр ийм чиглэлээр шууд ичж байгаа. Ийм зохион байгуулалт хийж байгаа юм л да. Тэгээд оюутныг үнэлэх. Тэгээ мөн оюутны үнэлгээг дагаад сайн сурж байгаа оюутнуудтай урамшуулалт тэтгэлгийн тогтолцоо гарч байгаа. Манай боловсролын сургуулийн хүндэт докторууд гадны эрдэмтэд байдаг. Тэгээд сая Японы эрдэмтэг чинь 10,000 долларын одоо ханд өгж байгаа. Тэрийг шууд одоо нөгөө оюутны дэмжих сан хоригдлуулад тэгээд одоо 17-8 хүүхдийн 70% одоо онц сайн сурж байгаа. Бас нэг амьдралын боломж муутай ийм нөхцлүүдийг давхар шалгууруудыг харж байгаад 14-5 хүүхдийг одоо тэтгэж явах жишээний дотроо бас тэгээд нөгөө янз бүрийн үйл ажиллагаанд идэвхтэй сайн оролцсон амжилт гаргаж байгаа хүүхдүүдэд бас 2 3 4 кредит 200-300 мянгаар ингээд жилд хөнгөлөх тэтгэлгийн системүүд бол байгаа. Онц төгссөн хүүхдүүдэд магистрийн төлбөрийн хөнгөлдөг ийм тогтолцоо байгаа л да. Тэгээ цаашаа бид нэр энэ дотор одоо үйл ажиллагаагаа сайжруулад цаашаа ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг хөгжүүлэх, сайжруулах энэ чиглэлд бол манай төгсөгчд учраас эднийг бас эргэж нэг сэргээх, мэдлэгийг нь сэргээх, шинжлэх одоо ур чадварыг нь бол нэмэр болохоор одоо арга туршлага дамжуулах ийм үйл ажиллагааг хийх зорилгыг бол бас сургууль давхар барай явж байгаа. Яг миний асуух гэсэн асуулт та бараг өөрөө товчхон хариулчих шиг боллоо. Гэхдээ энийг бас үзэгчдүүдэд дэлгэрэнгүй хариулъя гэж бодож байна. Учир нь за одоо оюутнуудынхаа ингээд оюун санааны оюуны одоо газрын зургийг гаргачлаа тий. Одоо ингээд танай сургуулийн бүтээгдэхүүнүүд болсон олон арван багш нар эх орны 408 зогс багшилж байгаа тий. Тэгэхээр энэ багш нарыг одоо боловсролыг одоо дээш төвлөх
Өөрөөр хэлбэл чанарыг улам ахиулах гэж бодлоо. Энийгээ жоохон дэлгэрэнгүй тавьчих яахгүй. Тий. Би нөгөө одоо бид нар чинь ерөнхий боловсролын сургууль руугаа бас эргэж хандахгүй болохгүй тий бас. Ер нь бол хэдэн жилийн өмнө манай нэг найз ирж ирсэн л дээ. Манай хүүхдийн бага ангийн багш нь одоо бодоод иргээ даалгавар өгчээ. За. Тэр даалгаврыг ирээд нөгөө хүүхд нь асуухаар эцэг нь манай найз одоо аав нь нээж нь зөвлөн штэ. Тэгээд тэдний мэддэг аргаараа нөгөө чинь бодлогын бодоод явуулчихгүй. Тэр одоо тооны хүн байхгүй юу? За. Тэгээд бодлого модоо явуулчих. Тэгсэн чинь багш нь очсон чинь буруу байна гэсэн. За. Тэгээд нөгөө аав нь очиод уг нэг гэдэг юм даа. Наад хүүхд нь өөрөө бас тайлбарсан байгаа байхгүй юу? Ингэдэг юм даа гэсэн чинь өөр аргаар боддог ш. Наад ингэж боддог ш. Ганцхан л аргаар бодож мэддэг. Бусад аргыг бол одоо мэдхгүй ийм тохиолдлууд бол байгаа л да. Тэгэхээр энэ бол юутай болоод ихтэй бас нэг хэсэг зах зээлийн нийгэм орон усгай цагт бол бас сурлагын нийгэм өөрөө ингээ дурсалж ирсэн тий. Энэ арчил 90-ад оноос хойшоо нөгөө хүмүүсийн юутай үед бол багшуулах хүүхдийн сонирхол бол нэлээд багассан шүү дээ. Тэгээд тэр хэмжээгээр бол ерөөсөө бүх сургуулийг авч чадаагүй хүүхдүүдээс ордог ийм юм байсан. Тэр хүүхдүүдийн ч буруу биш. Нэг ийм үе байгаад бас тэгээд сургуулийнх нь өөрийнх нь бас үйл ажиллагаа оновчтой биш зохион байгуулалтаас болоод чанартай бус төгсөгчд бас мэрсээр гарсан баг. Үүсэхгүй. Тэгээд энэ ер нь тэгээд ямар тач байсан мэдээлэл одоо мэдлэг ур чадварыг шинжилж одоо энэ шинэ бодлоготой уялдуулж ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг сайжруулах шаардлага байгаа. Энэ дээр түрүүчийн хэлсэн тэр багш нар зориулаад өгүүлбэртэй бодлого бодох одоо тэр арга зүйн сургуультууд манай жишээ нэмэлт хөтөлбөр байх жишээ нь. Тэгээд тэр нь юу вэ гэхээр нэг бодлогыг 21 аргаар бодсон байх жишээ нь. Тэгээд тэр сургуультуудыг ингээ өгүүлж байна. Тэр нь 3 дээр нэмхэн 3 гэдэг одоо технологиор сургуулийн технологиг нэвтрүүлж байна. 3 одоо 7 хоног ирээд тэрийгээ сурчаад 3 сар явчаад тэгээд дараа нь ирээд нөгөөтгөө үнэлгээ өгүүлэлтээ өгөөд тэрэн дээр бүр математикийн заах арга нь хөтөлбөрийн шинжилгээний энэ 3 модулын бас 3 гэсэн юм технологи яваад байна л дээ. Тэгээд орж ид тэгээд тэр 3 модулыг сурцсан хүн бол бага боловсролын математикээр мэргэжсэн багш гэдэг одоо ийм диплом ав. Тэгэхээр монгол хэлээр мэргэжсэн бас диплом авч болно. Дараа нь бага боловсролын сургууль заах арга зүгээр мэргэжсэн диплом авч болно. Тэгээд дээрэс нь судалгааны арга зүй, хүүхдийн судалгааны одоо материал яаж боловсруулдаг гэдэг ийм мэргэжсэн одоо ийм диплом. Ийм 4 одоо бичвэрэмт авсны дараа тэр 4 бичвэрэмтэр бол тэр хүн магистрийн зэрэг авах боломжтой болж байгаа гэсэн. Тэгэхээр ийм 4 үе шаттай сургалтаар магистр болж болно л гэсэн. Тэрийг дунд нь баталгаажуул яваад. Магистр болох шаардлагагүй бол одоо 3 бичвэрэмтээ аваад сайн багш болоо явж болно гэдэг юм уу. Ийм нэмэлт хөтөлбөрүүд бол сургуулиас явж байгаа л да. Тэгээ энтэй уялдаад дээд боловсролын талаар төрөөс өрөмтлөх бодлого нөгөө багш боловсролын бодлогод бол 10 жилийн дотор ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг ийм 70% магистрийн зэрэгтэй болгоно гэд зорилт тавьсан ба. Ер нь Финланд бол ерөөсөө тийм юм билээ шүү дээ. Угаасаа л багш бол магистр зэрэгтэй байх хэрэгтэй. Энэ бол их боломж олгод юм билээ. Европод ч тийм. Энэ бодлого нь болохоор магистрээр дамжуулж тэр одоо багш нарыг мэргэжлийн дээшлүүлж чанаржуулж байна. Чанаржуулал гэсэн ийм бодлого одоо боловсролын ухааны яам гаргаж тавьсан. Тэгээ энд нь бид нэр тохирсон одоо ийм сургалтын юуг бол багшийн мэргэжлийн дээшлэх институт бас мэдээ сургалтын явуулж байгаа. Мэргэжлийн дээшлүүлж бид нэр магистрээр дамжуулж одоо дахиад мэргэжшүүлэх, сургагч багш болгох тэр нэг одоо чиглэлээр сургах ийм нэмэлт хөтөлбөрүүдийг бол гаргасан одоо энэ тэгээ манай боловсролын их сургууль 3 удирдлагын системтэй болцсон. Оо за. Тий, энэ жил бол 8 сар 18-нд хичээл эхлээд одоо 12 сарын 19-нд дуслалт. За, нэг үлрэл. Нэг семестр. За, тэгээд 12 сарын 19-нээс одоо 2 сарын 1-ний хүртэл үндсэндээ 7 хоног гарч байгаа. Тэгэхдээ 1-р курс оюутнууд бол 1 сарын 26-нд дээр хичээл сонголтоо хийгээд дадлагынхаа бэлтгэл хийгээд явна. Тэгээд 7 хоногт гарч байгаа. Энэ дунд бид нөгөө магистр докторийн сургалтууд тэгээд саяны энэ нэмэлт хөтөлбөрүүдийг сургалтууд магиструуд явна. Тэгээд бакалаврын сургалтууд ч гэсэн бас явж байгаа. Нөгөө энэ өвлийн сургалтын дээр хичээл сонгоод үзээ явж болно. Төрөөс төгсөй гэж явагддаг бол. За тэгээ хавраас 5 сарын эхний 7 хоног хүртэл 2 дахь үндсэн улирал. Хавар 5 сарын эхний 7 хоногоос 7 сарын 1 хүртэл 8 7 хоног байгаа.
Тэгээ энэ дундлын өвлийн зуны улирал нийлээд бүтэн улирал гарч байгаа. Энэ улиралд бас хичээл судлаа явуулж болно. Энэ 3 дахь улирал. Тэгэхээр ийм улирал гараад ирсэн. Тэгээд Улаанбаатарын одоо багангийн багш нар 19-нд амарчлаа. За. Манай оюутнууд 19-нд амарлаа. Багангийн багш нар манай дээр ирээд одоо сургуультанд 19-нд суугаа явах боломж бий болж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ сургуулийн одоо амралтын цикэлтэй манай сургуулийн амралтын цикэл таарж иж багш нарыг ажлын байрнаас нь холдуулахгүйгээр мэрэгжлийг дээшлүүлэх ийм үйлчилгээг зохион байгуулахгүй бол яг одоо тэд нэр амарч яхад бид нэр ажиллаж сургууль явж идэг ийм тогтолцоогоор яваад иж бас болох боломгүй. Тэгээ ингээд төлөвлөлтийг бол ингэж өөрчилсөн байгаа. Тэгээ энэтэй холбоотой түрүүн би нэг дадлагыг хэлсэн. Дадлагыг бол бас өөрчлөхөөс өөр байгаа байхгүй. Нэг одоо нэг сургууль дээр 150 хүүхэд ингээд аваач хааш. Нөгөө сургууль 150 хүүхэдтэй харилцаж чадахгүй. Тэгээ нөгөө дадлага хийж байгаа нэртэй тэнд бужигж хурцдаг. Ер нь бол тэгээд хүний өмнө гарч юм ярина гэдэг чинь бол хэцүү шүү дээ. Тий. Тэгээ нөгөө хэдэн хүүхдүүд өмнө гарч нөгөө ч ээрж муурдаг, хөлсөн гоождаг, тэгснээсээ болоод хаалгадаг. Тэгээ ер нь багш болгомооргүй юм байна. Би багш болох хүн биш байна гэж боддог. Ингээд шантардаг юм гардаг. Тэгэхээр дадлагыг бол дадлагын тогтолцоог бол боловсролын сургууль нэлээд өөр болгож байгаа. За. Ерөөсөө л элсэж оржсноос төгс хүртэл дадлага. Яг тэрийг бүр ингээд аль алийн сураа явуучих юм тий. Тэгээд юу жишээ хэлэхэд бол одоо эхлээд хүүхдийг ажиглах, хүүхдийг таних онцлог дадлага гэж нэг дадлага байгаа л да. Сэтгэл судлалын дадлага. Хүүхдийг ямар сэтгэлгээтэй, ямар темпераменттай, ямар ааш аранчтай хүүхдөө гэдгийг одоо судлах гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр дадлага нь эхлээд одоо шинэ хаврын улирлаас эхлэв. Тэгэхээр 10 жилийн одоо хишиг өндөрлөг гэдэг нэг багш дээр би нэг 2 хүүхдээ аваачаад. За энийг бол та дадлагын улирд нь та бол харин тэгтээ арга зүйч зэрэгтэй 10 жил багшсан багш, туршлагатай багш байх хэрэгтэй. Тэгээд танд хөрөж өглөө. Тэгээд тэр төгслөө ингээд тантай явж болно. Эсвэл болж болно. Ингээд хөргөөд өгчлөө. Тэгээд яах вэ гэхээр хишиг өндөрлөг одоо гэдэг хүнийг дагаад нэг 2 багшийг дагаад нэг 2 хүүхд чи явах нь шүү дээ. Тэгээ хүүхдүүдэд ажиглана. Сэтгэл судлалын дадлага юм. Энд сэтгэл судлалын хичээлээ сонгоод тэгээ кредит системд орсон учраас 7 хоногт нөгөө яах нь өдөөс хойш нь аль нэг 2 өдрөө чөлөөлчээд нөгөө хишиг өндөрлөг багш нар очиад нөгөө дадлага хийгээд байна. Дараа нь багшийн үйл ажиллагааг ажиглах дадлага байна. Хишиг өндөрлөг багш ирэх хичээлээ яаж заагаад хүүхдүүдтэй яаж харьцаад байна. Материал хичээлээ яаж бэлдээд байна. Бэлтгэгтний хамт оролцоо туслаад ингээд бараг одоо туслах багш гарч ирэх гэдэг шүү дээ тийм ээ. Тэгээд хоёр дахь дадлага ингэ явж байгаа. Нэг нь бол одоо ингээд 2 дугаар семестр үргэлжлэнэ. Тэгээд нөгөөх нь болохоор 2 дугаар курстэй ингээд жилийн турш үргэлжлэнэ юм байна. Гэдэг юм уу. Ийм тогтолцоог одоо ярьж ийн л дээ. Тэгээд дараа нь нөгөө багшийн оюут сурагчийн үйл ажиллагаа, багшийн үйл ажиллагааг ингээд судалсан хүүхд бол одоо туршин зааж үзсэн. Багшийн удирдлагаар. Тэгээ хишиг өндөрлөг багш сууж агаад нөгөөх одоо оюутнаар хичээл зарим хичээлээ заалгаад бэлдүүлж агаад заалгаад дэрэн дээр нь зөвлөөд ингээд туршин заагаад тэгээд хичээл бэлтгэгт нь хамтарч бэлдээд ингээд 3 дугаар курст явж байна шүү дээ тийм. Тэгээд дараагийн курстээ одоо яах нь вөхтөр бэлдээд заагаад багш та бол суугаад үзэж байна. Тэгээд оюутны сурагч заагаад бүр дүнтэй хичээл мичээл заагаад оюутнуудыг үнэлж дүгнээд. Ингээд төгслөө ингээд тасралтгүй ингээд аль алийн 3 4 дугаар курстээ зөвхөн нэг 10 хэд 8 7 хоног ч юм уу гэж гаргаад тэгэл зарим нь орон нутгад очиод гэртээ байж байгаа л эрэхтэй сургуулийн захирлаар очиж тодорхой бичүүлэл дадлага хийсэн гэж ирүүлэх гээд шүү дээ. Энэ тогтолцоог ижбүр нь өөрчлөхөөр тэгээ энийг дагаад нөгөө клиник профессор клиник сургууль гэдэг юм уыг бол мөн чанар эндээ өөрчлөж байгаа. За дадлагын зөвлөх багш гэж гарч байгаа. Дадлагын зөвлөх багш нь одоо тийм шалгуур хангасан. Дадлагын зөвлөх багш дээр бол их сургуулийн профессор араас нь ирж бас зөвлөх багштай хамтарч ажиллана. Сонил юунаас цэгээс харж хийж байгаа юм байна. Тэгэхээр Монгол Улсын боловсролын их сургууль бол асар их түүхтэй баялаг сургуулаа. Ягаад гэвэл одоо өнгөрсөн одоо 90 жилийн түүхтэй. За цаашлаад одоо ингээд бүхий л бодоход Монгол орны маань бас хөл дээр нь оюун санааны газрын зураг дээр багш гэдэг энэ эрхэм сайхан мэрэгчлийг одоо Монгол оронд манай олон хүмүүс эзэмсэн. Тэгэхээр багшийн алдар ер нь ч монголчууд ярьдаг тий аав ээжтэй мөргийн багштай мөргийн ном дор мөргөө. Тэгэхээр Монгол Улсын боловсролын их сургуулийн төгссөн олон хүмүүс бахархалтай байдаг тий. Ер нь та өөрөө энэ сургуулийн бүтээгдэхүүн өнөөдөр 21-р зууны оюуны талхыг орж хүнд ачааны үүрж байгаа өнөөгийн бас үе тэнгийнхээ залуучуудтай бас энэ том ачааг үүрээд явж байхад ер нь ямар сэтгэл төрдөг вэ? Энэ таны энэ хариултаар энэ нэвтрүүлгээ өндөрлөе гэж бодож байна. Манай нэвтрүүлэг маань өнөөдөр баярын нэвтрүүлэг та бас сайхан багштай ч юм уу мэдчилгээ дэвшүүлж болно. Яагаад гэвэл манай Эрдэнэтэнтэй ярилцах цаг нэвтрүүлэг маань баярын нэвтрүүлэг байгаамаа. Та манай баярын зочин болж байгаа. За баярлалаа. Ер нь бол Монгол Улсын боловсролын сургууль 60 мянган багш бэлдсэн байдгийг.
өнөөдрийн одоо сургуулийн ажил амьдралыг аваа явж байгаа манай ерөнхий боловсролын сургуулийн 27 мянган багш байна шүү дээ тийм. Тэгэхээр энэний одоо дийлэнх олонх нь боловсролын сургууль төгссөн төгсөгчд нь байгаа. Тэгээд энэ 27 мянган багш төгсөгчдтэй бол одоо юуны өмнө шинэ жилийн одоо баярын мэнд хүргэе, шинэ эх хондоо бол ажил амьдрал энэ одоо өдөр сайн байж амжилт бүтээл ариун байхын илзүүдэрүүл бас дэвшүүлмээр байна. За дээрээс нь Монгол Улсын боловсролын сургууль бол 13 мянган оюутантай. За 600-аад одоо багштай, профессор багштай ийм одоо том эрдмийн уурхай одоо мундаг одоо ариун одоо туршлагатай түүхэн туршлагатай ийм сургууль. Тэгээ энэ сургуулийнхаа хамт олон багш нартай бол бас мөн баярын мэнд хүргэе. Оюутан шавнартай бол мөн бас шинэ жилийн баярын мэнд хүргэж сурлага одоо хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсье. Манай сургуулийн одоо 500-600 багш бол бусад сургуулиас арай онцлог шүү. Нэр нь бол багш юмаа мэддэг хүн бол одоо багшлж болно. Тэгээ яаж заах арга ухаан гэдэг чинь мундаг. Тэгэхээр Монгол Улсын боловсролын их сургуулийн 500 багш бол яаж заахыг одоо мэддэг болсоод. Тий. Арай сургууль заах арга зүйн талынх нь мэдлэг нь бол бусад сургуулийнхаас мэдлэг ур чадвар нь арай илүү өсөх. Тэгээд энэ 500 одоо боловсрол судлалын одоо профессор хүч байна. Энэ бол одоо Монголын нийгэмд бол зөв залж энэ багш нарын хүч нөөцийг зөв ашиглаж чадвал соён гэгэрүүлэх үйл ажиллагааг бол хэрэгжүүлэх бол бүрэн боломж байгаа гэж бол том одоо ийм өргөн фронт байна гэж хэлэх гээд. Тэгээ энэ 500 багш нартай бол эрдмийн одоо өндөр амжилтыг хүсье. Одоо шинэ ондоо ариун их бүтээлтэй байх болтугай. Тэгээ сургуулийн одоо шинжилгээ өөрчлөлтөнд бол гар бие оролцож одоо нуруунд өөрж байгаа энэ багш нартай бол эрүүл энх хамгийн сайн сайхныг хүсье. За баярлалаа. Эрдэнэ сайхан эрүүл орчирсан илгэмсэг үзэгч та бүхэнд зориулсан Эрдэнэтэнтэй ярилцах цаг нэвтрүүлэгт маань Монгол Улсын боловсролын их сургуулийн сургалт хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал доктор профессор Хөөжөөгийн Тамир оролцлоо. Танд бидний урилгыг хүлээж авч илгэмсэг сайхан хууч дэлгэж яриад илгэсэн ажил төрлийнхөө амжилт хамт олонныхоо тухай суучсан туул их баяртай байна. Эрдмийн уурхай гэж та сайхан хэллээ. Үнэхээр бас монголчууд эртний сайхан эрүүл гэдэг үгийг их хэлэх дуртай. Тийм учраас Ирмэг Монголын үр сад эртний сайхан эрүүлээр эрдмийн уурхай руу цовох энэ ардын зам хизээж балархахгүй лээ. Танд амжилт хүсье. Баярлалаа үзэгчдээ.